Ардчилсан намаас өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэгтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хяналтын ерхий хорооны нарийн бичгийн дарга Батхуйгийн мэдээлж буйгаар аймаг орон нутгийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшсэн 100 орчим хүнийг бүртгэлээс хассан байна. 9 аймаг за 100 орчим нэр дэвшигчийг бол нэр дэвшигчийг одоо бүртгэхээс татгалзсан мэдээлэл байна. Энэ мэдээллийг бид нар одоо тодорхой аймгийн сонгуулийн хороодын тогтоолуудыг авлаа. За тодорхойлбол Арангай аймгийн Үлзийч сумын 21 нэр дэвшигч, Ардчилсан намаас нэр дэвшсэн 21 нэр дэвшигчийг бол тэр чигт нь одоо бол хассан нэр дэвшигчийг бүртгээгүй байна. За ингээд Өгийн нур сумаас нэг дэвшигч, за Жаргалан сумаас нэг дэвшигч, нэг нэр дэвшигч. За Өмнөговь аймгийн Хаан онгор сумын 21 нэр дэвшигчийг за мөн ингээд сумаар нь тэр чигээр нь хассан байж. За Дархуул аймгийн нэг сум одоо нэг нэр дэвшигчээс мөн хассан байна. За ингээд Улаанбаатар хотын Багангай дүүргийн 17 нэр дэвшигчийг бас ингээд бүр нэг юмсаа хассан байж байгаа. Манай Багангай дүүрэг маань нийт 3500 оршин суугчтай. Тэгээ нийт хурлын маань нийт төлөөлөгч маань 17 шиг байдаг. 17 нийт төлөөлөгчөөс Ардын намаас 17, Ардчилсан намаас 17 нэр дэвшигч маань дүүргийн сонгуулийн хороонд бол бүртгүүлэхээр бичиг баримтаа өгсөн. Гэтэл манай Ардчилсан намын нийт 17 гишүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хассан. Энд яагаад ямар учраас ингээд татгалцсан тогтоол гаргаж байгаагаа бидгээд асууж лавлахад хоёр үндслэлээр нэг нь бол нийт 17 төлөөлөгчийн маань нэг хүнийх маань өөрийнхөө өргөдлөөр гар үүсэх зураагүй гэдэг шалтгаанаар нэг хүний гар үүсэх зураагүй шалтгаанаар нийт 17 төлөөлөгчийн маань хассан. Хоёр дахь үндсэл маань манай дүүргийн намын хурлын тогтоолыг хүлээж авах гэдэг үндслэлээр бид хэд бол бичиг баримтаа өгтөө намын дүүргийн тогтоолыг хүлээж өгсөн бичлэн гэтэл дүүргийн сонгуулийн хороо маань энэ тогтоол байхгүй байна гэдэг шалтгаанаар манай дүүргийн нийт 17 төлөөлөгчийг бүртгэхээс татгалцсан. Нэр дэвшигчдийг бүхлээр нь дүүрэг сумаар нь болон хэдээр нь ингэж хассан. Энэ үйлдэлүүд нь бол нэг цэг байхгүй, нэг таслал байхгүй, нэг хүний гарын үсэг байхгүй. Байсан тогтоолыг өөрсдөө авч устгачаад тогтоол байхгүй байна гэдэг тийм ээ. Ямар ч улс төрийн нам болов сонгуульд орохдоо улс төрийн шийдвэр буюу намын орны тогтоол шийдвэрээ гаргадаг. Энэ бол 26 жил сонгуул хийгээд явцсан Монголын бүх намуудад тогтсон сурсан ийм зүйлээ. Тэгээд ийм улаан цай үйлдэлүүд хийж энэ ирэх барьж байгаа намдаа бас гавьяа байгуулах гэсэн ийм сонгуулийн сумын хороодын дарга нар, дүүргийн хороодын дарга нар бас хэд байна. Тиймээс Ардчилсан намынхны зүгээс цаашид энэ асуудлаар захиргааны иргэн шүүх дээд шатны сонгуулийн хороодод хандна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.